50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр дүүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон Бурбас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Дохир даваа тавг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Бацхан үзэгчтэй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За 3 дахь өдрийн тоглолт маань эхлэхэд бэлэн болсон. Эхлээд 4-ийн 3, 2, 1-р зэргийн хонжирын эзэдүүдийг дараалалаар нь тодруулна. За түүний дараагаар 50 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс анхаарлаа хандуулах ёстой. За хамгийн сүүлд 120 сая төгрөг. За ингээд 4 гэсэн товчийг дарлаа. Машин маань ажиллалаа. 40 бөмбөлөг маань 40-өлөө орлоо. За 40 бөмбөлөгнөөс 4 бөмбөлөг гаргаж ирнэ шүү дээ. За тэг. Хамгийн ихнийх нь тэг. Нийтдээ одоо энэ дотор 4 тэг байгаа. За тэрнээс нэг нь гараад ирлээ. Дараагийнх нь 3. За энэ дотор бас мөн адилхан 4 байгаа. Тэрний нэг нь гараад ирлээ. За одоо 9 тэг 3 9. За одоо хамгийн сүүлийнх нь 4 дахь бөмбөлөг 8. За 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурын 4 бөмбөлөг амжилттай гарч ирсэн. За 4 бөмбөлөгөн дээр их тоонууд бол яг ийм тоонууд байна. Тэг 3 9 8. Тэг 3 9 8 гэсэн 4 тоо байна да. За үргэлжлүүлээд 4-ийн 2 дугаар зэргийн хонжуур. За хэрвээ 3 дугаар зэргийн хонжуурыг та таасан бол та өөрийнхөө бооцоо 500 дахин өсгөж авах юм байна. Хамгийн багадаа таны тавих бооцоо 4-ийн дээр 500 төгрөг байна шүү. За ингээ эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөг 6 гэсэн дугаартай бөмбөлөг байна. 6. Дараагийнх нь 4 гэсэн дугаартай бөмбөлөг байна. 4. 6 4. За түүний дараагийнх боёо 3 дахь нь 4-ийн 2 дугаар зэргийн машинаас гарч ирж байгаа бөмбөлөгний 3 дахь бөмбөлөгний тоо бол 5 байна. 6 4 5. 6 4 5. За одоо хамгийн сүүлийнх нь боёо 4 дахь бөмбөлөг 1 гэсэн дугаартай бөмбөлөг байна да. За ингээд 4-ийн 2 дугаар зэргийн хонжуурын 40 бөмбөлөгнөөс 4 бөмбөлгийг гаргаж ирсэн. За бөмбөлгөн дээр их тоонууд анхааралтай сонсоорой, бас хараарай. 6 4 5 1 64 51 гэж маш сайн цээжилж авч исэн бол таны тоо таарсан байна. Танд баяр хүргэе. Гэхдээ бас таараагүй ч гэж магадгүй л дээ. Хэрвээ яг таарсан бол та өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авч байгаа. За харин одоо 4-ийн 1-р зэргийн хонжуурын 4 тоог дарааллыг нь та тааж чадах юм бол өөрийнхөө бооцоог 2000 дахин өсгөх авах юм байна. За эхэлсэн. 4-ийн 3 дугаар зэрэг, 2 дугаар зэрэг, 1-р зэрэг бол яг адилхан зарчмаар явагдана. За ганцхан юм өөр байна. Та өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөж авахыг хүсэж байгаа бол 3 дугаар зэргийн хонжуурт анхаарлаа хандуулна. За 1000 дахин өсгөж авахыг хүсэж байгаа бол 2 дугаар зэргийн хонжуурт анхаарлаа хандуулна. За хамгийн сүүлийнх буюу 2000 дахин өсгөж авах боломж байгаа. Энэ бол 4-ийн 1-р зэргийн хонжуур. За одоогийн байдлаар 40 бөмбөлөгнөөс 2 нь гараад ирсэн байна. За эхнийх нь 6, дараагийнх нь тэг гэсэн дугаартай. За түүний дараагийн бөмбөлөг буюу 3 дахь бөмбөлөг энд гарч ирж байна. Одоо өнкөрж байна. 6 гэсэн дугаартай байна. За дараагийнх нь буюу хамгийн сүүлийнх нь 1. За 4-ийн 1-р зэргийн хонжуурын 4 бөмбөлгөн дээрх тоонуудыг та бүхэндээ хэлье. Энэ бол
6 тэг 6 энэ 6 шүү. Доороо 6 нь бол доороо зурастай байгаа. 6 тэгээд 1. За ингэ дөрөвдий тоглосон хүмүүс бүгдэнд баярлалаа. Харин үргэлжлүүлэл бүгдөө 6D 6D-гээ тоглоё. 60 бөмбөлөг үе. 60 бөмбөлөг. Тэгээс 9 хүртэлх цифрыг агуулсан. Цифр тус бүрээс 6 шиг ингээ нийтдээ 60 бөмбөлөг. За 60 бөмбөлгөөс энэ 6 бөмбөлгийг гаргаж ирнэ. За энд гарч ирэх 6 бөмбөлөгний гарч ирэх тоонуудын яг дарааллын дагуу та энэ дээр зөв бөгөлсөн бол хамгийн өндөр хонжуур буюу 50 сая төгрөгийг хоочих юм байна. 50 сая төгрөг. За эхнийх нь 2, дараагийнх нь 1. За хэрвээ та эхний 5, аль эсвэл сүүлийн 5 бөмбөлгийг дарааллыг нь зөв тааж чадах юм бол сая 500 мянган төгрөг олж. За аль эсвэл та эхний 4, аль эсвэл сүүлийн 4 бөмбөлгийг дарааллын дагуу яг цав зөв тааж чадсан бол та 150 мянган төгрөг олж. За эхний энэ 3. За одоо энд гарч ирээгүй байгаа 3 бөмбөлгийг гурвангийн дарааллын дагуу зөв таах юм бол та 15 мянган төгрөг олж. За 21 аль эсвэл энэ сүүлийн 2 бөмбөлгийг дарааллын дагуу эсвэл 21 аль эсвэл энд 2 гарч ирэх бөмбөлгийг та зөв таах юм бол 1500 төгрөгийн урмын хонжуур олж байгаа. Гэхдээ хамгийн өндөр нь 50 сая төгрөг шүү. За 5 дахь бөмбөлөг тэг. За энэ хугацаанд 5 бөмбөлөг гараад ирсэн байна. 2 1 3 дахь бөмбөлөг бол 6, 4 дахь бөмбөлөг нь 1, 5 дахь бөмбөлөг нь тэг. За хамгийн сүүлийн энэ өнгөрч байгаа бөмбөлөг бол 9 дугаартай бөмбөлөг байна. 9 дугаартай бөмбөлөг байна. За 9 6 2-ыг үзэгчд маань сайн хараад аваарай. Энэ ингээд 9, нөгөөх нь бол энд ийм 6, доороо 6-тай байгаа. За ингээд 6D-гийн 6 бөмбөлөг амжилттай гарч ирсэн тоонуудыг нь дарааллын дагуу яг зөв таасан тэр хүн 50 саяыг олж. За ингээд тоонууд. Бөмбөлгөн дээрх тоонууд шүү дээ. 2 1 6 1 тэг 9. 2 1 6 1 тэг 9. За ингэ болоо. За харин одоо 120 сая төгрөг. 3 минут үлдсэн юм байна. Машинаагаас ажиллуулъя. Манай 6-аас 7 бөмбөлөг бол нэг 2-оос 3 минутанд гарч ирдэг. За 120 сая төгрөгийг яаж очих юм бэ гэд бодож иж магадгүй. Анх удаа үзэж байгаа хүн байх юм бол товчхон тайлбарлая. Энэ дотор 1-ээс 42 гэсэн цифр энэ дугаартай 42 бөмбөлөг байна. За эндээс 7 бөмбөлгийг гаргаж ирнэ. За 7 бөмбөлгнөөс эхний 6 бөмбөлгийг дараалал харгалцахгүйгээр шүү. 6D дээр бол дараалал нь хамаатай. 120 сая төгрөг хожиход бол дараалал хамаагүй. 6 бөмбөлгийн дараалал харгалцахгүйгээр зөв тааж чадах юм бол та 120 сая төгрөг хожих юм байна. За эхний бөмбөлөг 5, дараагийнх нь 40, тэрний дараагийнх 9 байна. 5 40 9. За 120 саяын дараагийн хонжуур бол 12 сая төгрөг. За энэ бөмбөлгийг танилцуулъя. 14. Эхний 6 бөмбөлгөөс 5 бөмбөлгийн зөв таагаад дараалал харгалцахгүйгээр зөв таагаад хамгийн сүүлийн 7 дахь бөмбөлөг буюу бидний нэрлэл заншилснаар нэрлэлтгээр бонус бөмбөлөг. Бонус бөмбөлгийг оролцуулаад 6 бөмбөлөг таах юм бол та 12 сая төгрөг очих нь шүү дээ. За 5 дахь бөмбөлөг нь 30 байна. За одоо 6 дахь бөмбөлөг 19. 6 дахь бөмбөлөг 19. За ингээд өнөөдрийн бонус бөмбөлгийг хүлээж байна. Тэгэхээр яг энэ 6 бөмбөлгөн дээр их тоог та дараалал харгалцахгүйгээр зөв бөгөлсөн бол та 120 сая төгрөг очих юм байна шүү. За өнөөдрийн бонус бөмбөлөг 34. 34. За анхааралтай сонсож байгаараа гарч ирсэн бөмбөлгнүүдийн тоонууд. За яг одоо би бол дарааллын дагуу хэлчихье. Та бол таахта дараалал харгалцахгүй гэдгийг дахиад хэлье. 5 40 9 14 30 19 34. За ингээд энэ
7 бөмбөлгөөс эхний 6-гийн зөв таачих юм бол 120 сая төгрөг хожиж байгаа шүү дээ. За ингээд өнөөдрийн тоглолт энэ хүрээд өндөрлөж та бүхэн сайхан амраараа 5 дахь өдөр уулзтлаа, баярлалаа. 50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотор. Та ирдэ 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдөө эзэн. Хади 642 литрээр оролцсон. Бүр бас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.